Сайн уу манайхан. Last of Us цувралынхаа 2 дугаар бүлийг хийх гээд нэлээд удажлаа. Өнөөдөр бүгдээрээ 2 дугаар бүлгийнхаа эхний партийг хүлээн авч сонсноо. Магадгүй бүгдээрээ киногоо эхлэхээс өмнө мөнгөнцрөөр халдварсан зомбинуудынхаа талаар товчхон ярилцаад сэргээч. Мэддэг хүмүүс нь энэ хэсгийг гүйлгэжгүй юу? Зомбинууд маань дөрвөн төрөл байгаа тийм. Халдвартай зомбинд хазуулаад 24-с 48 цагийн дараа мөнгөнцөр тэрхийг нь бүрэн иргшээж раннер болж хурах ба. Одоо хамгийн хүнтэй төстэй хамгийн их хүн рүү дайрж довтолдог зомби гэх юм уу да. Одоо харин 2 дугаар шат раннерсууд маань халдвар аваад 14 хоногоос 1 жилийн хугацааны дараа сталкер болж хувирна. Техник нь мөнгөнцөр нь маш том болж заримынх нь гавлын асыг цуулсан байдаг. За тэгээд чих хамар гэх мэт мөгөөрсөн эрхтнүүд нь идэгдэж нэлээд эвгүй төрхтэй болсон байдаг. Сталкерууд раннеруудыг тэглээ ухаан жолоогүй дайрч хаздаггүй. Тэд булан тохой харанхуй газар гэх мэт хүний таварлаагүй газруудад нуугдж байгаад ангаа барьж халдвараа тараадаг нэлээд ухаантай нөхдүүд. Харин кликерийг бол таад мэдж байгаа бох тийм. Халдвар авснаас хамгийн багадаа жил болсны дараа зарим зомбинууд кликер болж хувирдаг. Техник нь мөнгөнцөр маш том болж гавлын бүрэн цуулаад гараад ирсэн байдаг ба. Үүнээсээ болоод юм харж чадахгүй. Тийм болохоор харанхууд чимээ гарган дууны долгионоор ангаа урддаг. За Bloater-ийн үед бүгдээ season 1 дээр харсан тийм. Халдвар авснаас 10 жилийн дараа магадгүй түүнээс ч олон жилийн дараа Bloaters болж хувирдаг. Гадна бүрхүүл нь маш хатуу бат бих. За тэгээд ийм болж хувирах нь маш ховортол ер нь нэг их таарахгүй ч үе газар дор хонгил гэх мэт хүний явдггүй газруудаар байж явах магадлалтай. За ингээд зомбинуудаа арилцсан болохоор парт 1-ээ эхлүүлцгээе. Таад маань санаж байгаа бох те season 1-ийн төгсгөл дээр Joel маань Ellie-ийн амнасыг аврахын тулд гэрэл цохнуудын баазын эмчнэрийг бүгдийг нь юучгүй хөнөөж өрхөөд Ellie-г аваад гарсан шүү дээ. Тэгснэ Ellie тандан чамаас өөр дархлаатай хүмүүс зөндөө байд юм байна. Гэхдээ вакцин их боломжгүй гэсэн гэж худлаа элен Ellie-г аргалсан ч цаг хугацаа явахын ирээр Ellie үннийг ер нь л гадарлаж Joel Ellie хоёр маань жоохон таарамжгүй харьцаатай болсон байлаа. Season 1-ийн үйл явдлаас хойш 5 жил өнгөрсөн бөгөөд гэрэл цохнууд Marlene-ыг алдсан учраас тарж бутарч одоо бараг үгүй болоо юу гэтэл хэсэг залуус гэрэл цохнуудын өшөөг авахаар Joel-ийн ирэлд гарч байгаа харагдана. Манай хоёр Tommy-гийн амьдардаг хотод амьдрахаар шийдсэн ба угаасаа энд ус цахилгаан хоол хүнсгээл бүх зүйл байгаа юм чинь тэхээс ч яах вэ? Хотын иргэд чадхаараа зүтгэн хоолыг хийнэж ногоо тархан тарьж мод хүрээдх нь хөрөөдөн амьдрал тайван сайхан үргэлжилж байх ба. Манай Joel эндхийн засварчин болцсон сууж байх чинь. Хотын иргэдийн хамгал эвдэрсэн эд хэрэгслийг янзлан сууж байтал Элиг найз Дина орж ирээд манай хүнээс 9 шидийн асууж шалгаагаад эхэлж байна. Эли та хоёр сүүлийн үед хоорондоо юм чарахгүй юм. Бүх юм зүгээр үү гэж асуухад Joel. Ой тэгээд Эли маань өсвөр насны хүүхэд шүү дээ. Би бүх зүйлийг захирч чадахгүй юм уу? гэж хэлэн Дина Joel хоёр маань сайхан буу халаал авлаа. Харин нөгөө талд Эли маань одоо 19 нас хүрч эмийн цайнд хүрчээ. Томиг дагаад хотынхоо ор орчмыг тандан зомби байвал снайпераараа ганц сайхан тархичаад байж байсан ч өмнөх сартай харьцуулахад энэ сар энэ хаваар эргэлдэх зомбины тоо толгой эрс нэмэгдсэн тэдний санааг баггүй зовоож байлаа. За ингээд уулын бэлд байх зомбинуудыг буучаад хот руугаа буцаж хотын зөвлөлтөд уулзах байсан ч Эли эрс татгалзаж байна. Яг гэвэл хотын зөвлөлд манай Joel байгаа болохоор таарахгүй хичээн ингэж байгаа юм байна л да. Удахгүй эргэн тойрны хотуудыг шалгаж бараа материал цуглуулдаг эргүүлийн багийнхан гарах гэж байгаа учраас Эли энэ багт явмаар байна гэсэн ч Tommy дургуутсаж Joel чамайг аюултай даалгавар явуулж болохгүй гэж надад хэлсэн штэ. Гэж учирсан ч Эли урлан юм л бол Joel гэж байх юм. Би одоо 19-тэй. Тэглэж би сайн буддгийг та мэдэн штэ. Гэж шалсаар угаад Tommy-гоор зөвшөөрүүлж чадлаа. За ингээд бараа материалын ирэлд 5 хүнтэй эрлийн баг маань мордохва. Эдний дунд Эли түүний сайн найз Дина багтсан байлаа. Манай хоёр замдаа Стол хорвогийн хамаг хов живийг базан явж байтал багийн ахлагч зогсцгоо гэж тушаав. Гэтэл манай хотоос холгүй байх жижигхэн сөрөнгийн замд хэд хэдэн зомбинууд өгсөн байх ба. Цусын харуул саяхан алуулсан нь ойлгомжтой. Яагаад өгсөн бол гэж гайхаж байсан ч хэдхэн мэдрийн цаана зомбинуудыг алсан хэрэгтний цогц байлаа. Маш том гризли бавга зомбинуудтай таарч бөө юм болсон юм байна л да. Сасан дээр гарсан мөрийг харахад дэлгүүрийн агуулгах руу зомбинууд орсон улмар байсан ч Дина Эли хоёр айсангүй. Явж ороод хусчуул гэж байна. Багийн ахлагч нь 1000 хоригсон боловч нөгөө хоёр чинь агуулгах руу гүүгээл орчино. Дина зомбиг өрхтөн лог хагалтал салгасан кликер гараал ирж шүү. Энэ үед Эли араас нь эвтэйхэн гитж байгаад кликерийн тархийг худгалан хөнөөж ирэх ба. Элигийн чадварыг харсан Динач бүр бишрээстэй. Гэтэл Элигийн зогсчихсэн шална доошогоо цөмрөөд унчтیں۔ Да. Дина нилээн санаан зовсон ч Эли маань гэмтэж бэрцсэнгүй. Дина түүнийг гаргах ол сайхаар явах хоорондоо Эли тентхийн eur орчмыг шалгаж байтал араар нэг хар юм сүвдэг нэлгүүчлээ шүү. Манай бууга гаргаж зомби гараад ирвэл буудахад бэлэн байсан ч нөгөө юм чинь энэ тентхийн булан тохоогоор сүтэлцээд гарч ирдгүй. Эли анх удаа ийм төрлийн зомби харж байгаа учраас нилээн сандарч өөр араас нь гүйж очиод буудах гэсэн боловч нуугдчихлаа.
Болгоомжтой гэгч нь ардаас нь гитэн гарч ирэх ба энэ бол миний яриад байсан сталкер. Элиг ухсгийн барьж аваад ноцолдож гарах ба бүр гидсэнд нь хазаад хайчнаа. Эли гарбууга сандран байж гаргаад хөнөөж орхисон ч гидсэндээ нэлээд эвгүй шарх авчээ. Дархлааг байсан бол ингээл баларх нь байна шүү дээ. Динаач буун дуунаар сандраа ороод иртэл манай хүн би зүгээрээ яагаачгүй гэд үннээ хэлсэнгүй тагнуулаа. Та санаж байгаа бол угаасаа сизон 1 дээр Жоул дархлаатай тухайга хинтж битгий хэлээрэ гэж байсан да. Манай хоёр тэр дөрөө хотын зөвлөлийн хурлаар орж шин төрлийн зомби харсан тухайга хэлэх ба үүнээс гадна багийн ахтгчийнхаа үгэнд ороогүйгээд Томи, Мария хоёрт нэлээд эзэмлүүлдэг. Эли зомбитой таарч балархшихсан тухай сонсоод Жоул тэр дөрөө санан зовон орж ирсэн ч манай охин маань нүүр өх шинжгүй шүү. Чи зүгээр үстэй. Гэмтэж бэртэг үйз гэж асуухад үгүй яагаачгүй. Гэх мэтээр их л хүүтэн өнгөөр харьцаж байна. Уулна 5 жилийн өмнө Жоул Элид гитар зааж өгч байсан ч манай охин бүр гитараач тоглохоо байж утсан зэвэрсэн байсан тул утсын солиод өгье гээл аваа гарлаа. Дүрсэлэгдэн хотынхан маань өнөөрөө шинжилийн баяраа хийн хөөрж баяссан шигээ дуугжимтэй сайхан байх чинь. Дина нэлээд уусан бололтой сэтгэл нь өрцөн бүжгэлж байхыг харсан Эли маань Динаг ширтэн ер нь зүгээргүй бололтой шүү. Энэ үед Динагийн экс найз залуу Джесси уржирэн Элитэй жаал ярилцах ба Дина энэ хоёр дахиж нийлэхэргүйгээр сасан юм гинэ. Гэтэл Динарэ Дэлийг аваад бүжгийн талбайд гарах ба манай хоёр намуухан өгч маян дээр бүжгэлж байснаа үнсэлцээд авч шүү. Гэтэл буурал толгойтой ахгүй энэ бол гэр бүлийн үдшилэг шүү. Өөр газар очиж үнсэлцгээ. Гэхээр нь гарах гэж байтал муусаа ижил хүүснүүд гэж хэлмэгц Элигийн уур хүрээл явчихна. Гэтэл Жоул буурал толгойтыг унтлан түлхээд эндээс зайл мөн овш минь гэж хэлэхэд Мария аваал гарлаа. Тэгсэн Эли Жоул руу уурлаж та юундаа миний амьдралд оролцоод байгаа юм бэ? Таны тусламж надад хэрэггүй гэж орилоход Жоул маань хэлэгч үг байсангүй юм. Дуугуухан гараал явлаа. Энэ үед эдний халаалтын шугамаар дүүрэн мөгөнцрийн салаам өчрнүүд ургасан байх бөгөөд энэ мөгөнцрүүд хүмүүсийн хөдөлгөөнийг мэдэрчгэл юм бол ойрховд байгаа бусад зомбинууд бүгд тэднийг мэдчихэж штэ. Даанч хүмүүс маань баярлж хөөрөөд энэ бүхнийг анзаарсангүй. Дүрсэлэгдэн Жоул төсансан гэрэлцэх бүлэгмийн залуус манай эдийн хотоос холгүй орших нэг байшин тоногдсон юм уу да янз нь. Өглөө носоод урангаар хартал манай эдийн хот тэдний удснаас хамаагүй том. Бас маш их харуул хамгаалалттай байсан нь тэдний санааг зовоож эхэлдэг. Тэдний нэг бол Ховн гэж залуу хэлж байна. Хот руу орох гарцуулганд автомат буутаад залуус хамгаалж байна. Бас тэд үнэрч нохоотой. Хашаага тойруулаад цахилгаан тор татсан байна. Бид нэр зургуулхнаа. Яаж тэднийг барах юм бэ? За дотогшоо орлоо гэж бодъё. Ер нь тэнд Жоул байгаа ч юм уу яаж бидэх юм? Ингэж өөрсдөө эрсдэлд оруулах хэрэг байна уу? Гэж хэлэхэд Эби бууж ихийг хүссэнгүй. Яаж игээд орох гарц байж л таарна. Гэд зүтгээд байсан тул Овн уулын өндөрлөг хэсэгт очиж хотыг сайн ажиглая гэж хэлээд Эбиг дагуулan гарахтаа бусадтай хандаж би Эбитэй сайн ярилцаад буцах талаар ятгачаад ирье гэж хэлэл гарлаа. Дүрсэлэгдэн өчигдөр орой нэлээд усан Эли маань нам унтаж байтал хаалгын нүдж шүү. Тайлтал Джесс 8 цагийн эргүүлдэ гарыг хувцас өмсөл гэж авч байна. Тэгснээс болоогүй. Чи өчигдөр бужигнуулжээ. Энтергээд бахаар нь манай хүнч бантаж Дина согт байсан болохоор л намайг үнссэн юм аа. Гэт хамаг уучраа тайлбарлалтал Джесс сандрах хэрэггүй. Динот хоёр бүр салцсан. Найз нь юу ч удахгүй. Чамаараа тоглосон л гэж авч байна. За ингээд манай хоёр алхангаа ярилцах ба өнөө өглөө үрээр эдний хотоос холгүйхан уулын бэл 30 орчим зомби цасанд нуугдсан байдалтай болцсон ба үгсэн зомбинуудынхаа цогцсон дунд орцсон учраас ердөөсөө хөлдөж өгөхгүй. Одоо амтнаар бол ичиж байсныг нь олж л дээ. Хотын залуус зомбинуудыг тэр дор нь устгасан ч тэдэнтэй адилхан хэдэн зуун зомби ойр орчмын цасанд нуугдаж байж магадгүй учраас манай хэд ойр орчмоос самнаж эргүүлд гарах гэж байгаа нь юмсан ч. Гэхдээ Эли маань Джесситэй биш, Жоултэй эргүүл гармаар байгаа хэлэх ба уулзаж өчигдрийн явдлын талаар ярилцах гээл байгаа юм шиг байна. Гэсэн ч Жоул Динаг дагуулад айл үүрээр эргүүлд гараад явчих. Хотын хоолны газрын зааланд Томи эдний хотод шинээр ирсэн хүмүүсийг өгтөж аваад ажлыг нь хуваарлж байх ба овоо эдэн шинээр иржээ. Өчигдөр Элиг доромжлоод байсан буурал толгойч нь энтхийн тоогооч юм байна. Өчигдөр нэлээд согтуу байсан учраас муухай зан гаргажээ. Гэж Элигээс уучлалахгүйгээд бэлдсэн сэндвичээ өгөн амжилт хүссээд үдж гаргадаг. Элиж тэгээд ааштай болохоор юмж дуурсангүй. Джессиг даган хотын баруун хэсгийг шалгахаар эргүүлд гарнаа. Гэтэл энэ үед хотын халаалтын шугам бүглэрсэн учраас залуус хаглаа үздэл бүр битүү мөөгөнцрийн тэмтрүүлүүд байхыг хараад бүр шок. Тэр дороо хурцдаж хаяад дээр нь бензин асгаж байгаад шатааж орхилоо. Гэхдээ энэ нь зөв шийдвэр байсан уу гэвэл мэдээж үгүй. Ягаад гэдгийг удахгүй бүгдээрээ харнаа. Хотынхан маань өөрөө өөрсдөө ажиллаа хийж байх үед гадаа цасан шуурга шуурах гээд тэнгэр нэг л бүүдигээд явахыг харсан Томигийн санаан зовж цасан шуурга болох гэж байгаа тухай эргүүлийн багийнханд мэдэгдэх гэсэн ч шуурганаас болоод станц нь сайн ажилдгүй. Тэглээч Джесси Эли хоёр хотоос нэлээд зайтай байгаа болохоор одоо утаснаас шуурга намтахыг хүлээх нь зөв шийдвэр байсан тул хажууханд байх гараж руу орж хорогдохоор болдог.
Энэ үед нөгөө Аби чинь хотыг дурандах гэж итэл уулын бэлд хоёр хүн явж байгааг харах ба. Энэ хоёр бол манай Жоул, Дина хоёр. Аби тэднийг дагас санаатай уулнаас буух гэсэн ч цасанд хөл алдан унаад уулын оройгоос өнхрөөл явчлаа. Хаа очиж бэртэж гэмтсэнгүй. Гэвч түүнийг төрөөд битүү хөлдөж өгсөн зомбинуудын цогц эн тэндгүй байх нь түүнийг жихүүцүүлж байсан ч ямар амьд юм биш гэж бодон алхах гэтэл газар хөдлөх мэт нүнгэнсэн чимээ гараад явчлаа шүү. Гэтэл хөлдөж өгсөн зомбинуудын дороос бүр хэдэн зуун зомби бие дээрээ давхралдан гарч ирэх үед Эби өгтлээ ээж харсан зүг рүүгээ хар хурдаараа гүйдэг. Зомбинууд хэдэн зуугаараа цасны дунд ичиж үгсэн нэгнийхээ цогцсоор халахвч хийдэг учраас өвлийн хасах температурт дулаан алдалгүй амьд байгаа нь энэ юм байна. За ингээд Эби хар хурдаараа гүйсээр нэг барилгын хан руу чүү авирах гэсэн ч нэг зомби үлдэнсэнд бариад татадгийн даваан дээр өшөглөөл унгаалаа. Хэдхэн секунд л алдсан бол зомбигийн хоол болох нэ. Ингээд тэр авд нуугчих газар хайсан ч байдгүй шүү. Гэтэл зомбинууд төмөр хашааг нуртлан дайраад манай охиныг бараг хазчих шахна. Эби ээж сандарсан ч хашааны завсраар байдаг чадлаа гарган мөлхөх ба нэг салгасан юм хашааны завсраар ороод манай охиныг барьж аваад хазадгийн даваан дээр тархийн цөмөртөл буудаж орхих ба Эбигийн амийг аварсан хүн бол түүний өстөөсөн Жоул байж таардаг. Жоул түүнийг дагуулan агуулгын дотгошоо ороод хаалганд төгссөн боловч хэдэн зуун зомби төмөр хаалгыг эвдэн орж ирэх нь хэдхэн секундын асуудал байлаа. Гадаа шуургатай байгаа тул хот руу буцах боломжгүй байсан учраас одоо яах вэ хэмээн сандарч байтал Эби манай найзууд бидэхэд яг хажуугийн толгод дээр нэг байшинд оргинж байгаа. Хэтэрхийн өндөрлөг тул зомбинууд хүрч чадахгүй. Гэж хэлэхгүй манай хоёр ч тэгээд сонголт байсангүй. Эбиг сумдалж аваад энэ гурав агуулгын арай алгаар гарын зүгтэх агшинд хэдэн зуун зомби хаалгыг цөмлөө орж ирэх нь үнэхээр аимшигтай. Гэтэл энэ зомбинууд манай гурвын араас хөөхнүү гэтэл шаал өөр тийшээ гүйлдэ явчлаа шүү. Зөвхөн энэ зомбинууд ч биш. Энэ хавийн уулын бэлд ичиж байсан хэдэн мянган зомбинууд нэгэн зэрэг манай эдийн хотыг чиглэн гүйлдэж эхлэв. Шалтгааныг нь бүгдээр харсан те. Дулааны шугамд байсан мөөгөнцрийн тэмтрүүлийг шатааснаас болоод хүмүүс байгаа байна гэдгийг мэдсэн байгаа байхгүй юу? Хотын цамхаг дээр байсан харуул хэдэн километрийн цаанаас маш чанга нүргэлэг чимээ сонссон ч шуурганд юу ч харагдсангүй. Гэтэл удалгүй хэдэн мянган зомби сөрөглөн гүйлдэж байхыг хараад тэр дөрөө анхааруулах дохио хангинуулж эхлэхэд нөхцөл байдлыг ойлгосон Томи хотын хүүхдүүд эмэгтэйчүүдийг хорогдох байранд орохыг тушаах ба хотын залуус маань бүгд гартаа тарсан зэвсгээ барин зомбинуудтай халцдуулахаар цамхаг руу гарцгаалаа. Хотынхан маань зомби ирэх үед ашиглах гээд их хэмжээний зэвсэг бензин гээл нөөцөө сайн базаасан тул өөрсдөө ихтэй байсан ч цамхаг дээр гарч ирээ артал байдал тэдний удсноос хамаагүй дордох нь ойлгомжтой байлаа. Амьдралдаа анх удаа хэдэн мянган зомби сүрэг харж байгаа хотын залуусан дотор ёстой л 9 шидийн зүйл бодогдож сандарч эхлэхэд Томи тэднийг зоригжуулан хотоо аврахын төлөө эцсээ хүртэл үзэлцгийг сануулдаг. За ингээд зомбинууд эхнээсээ хотын хашааг мөргөж эхлэхэд манай торох дүүрэн бензин унгаж эхлэх ба мэрэгэн бүчид нэг нэгээр нь буудаж байсан ч хэдэн мянган зомбиг зогсоох ямар ч боломжгүй. Унагсан торхуудаа буудан хэдэн арваар нь дэлбэлж байсан ч ардаас нь хэдэн зуун зомби нэмэгдсээр л байлаа. Хаавчиж хотын маань модон хаана батбих тул зомбинууд яаж чадахгүй байсан ч удалгүй тэдний дундаас блоутер гарч ирэн хотын хааныг цохих үед модон алтууд цөмөрч удахгүй тэд орж ирэх нь ойлгомжтой байсан тул Томи цамхгаас бун байшингийн дээвэр дээр байгаа харуулуудад удахгүй зомби орж ирэх гэж байна гэсэн дохио өгнө. Удалгүй нөгөө авраг амтэн чинь модон алтыг цөм зөхиж ирэх хаа. Зомбинууд зүх гэж байгаа юм шиг чихэлдэн орж ирэх үед Томи гурван залуугийн хамтаар тэднийг шарж алахад бэлдэн зогсож байсан ч тэдний хоёр нь сүрэг зомбиноос сүрдэн амиа одоод зүхтагаад гүйжт юм да. За ингээд зомбинуудыг эхнээс нь шатааж ихсэн ч тэд хитрхи олуулаа юм аа. Мария дээврээс аврах зомбиг буудаж эхлэхэд өнөөгч нь Мариягийн байга байшин руу орох гэж оролдоход Томи эхнэрээ аврахын тулд мань аврагыг хэд буудан анхаарлыг нь татаж чадлаа. За ингээд нөгөө аврагч нь Томигийн араас хөөж эхлэхэд манай уу ядж байгаад буруу эргэлтээр эргээд явах гарцгүй газар руу орчлоо шүү. За одоо тэгээд үзэлцгэл үлдлээ дээ. Аврагыг гарч ирмэгц галаар шүршиж эхлэх ба гадуураа хатуу бүрхүүлтэй тул үхэж өгдөггүй шүү. За ингээд гал шүршигчийнх нь бензин дуусч ингээл үхтгийн байж дээ гэж бодох тэр агшин. Мань авраг маань шатан ашгүйнийг үхээд өгнө. Зомбинууд хотын байшин барилгууд руу орж иргэдэг тас татан халдвараа тарааж байх үед Мария нохой чарганы нохоонуудаа суллан тавьснаар хэдэн 10 нохой зомбинуудыг тас татан хүүлж эхлэнэ. Бараг буунаас лүү нохоонууд нь үр дүнтэй байгаа юм шүү. Энэ Жоул хотод ямар нэгэн зүйл болсныг холоос хараад хот руу явах гэж яарсан ч Эби түүнийг ятгаж бид нар олоолаа байгаа. Бас бидэнд маш их буу зэвсэг байгаа. Манайхныг аваад бүгдээрээ хамт очиж хотынхон ч туслая. Гэдээс учраас энүүхийн дэрцэм чинь найзуудыг аваа явчих гэж дотроо удан байшин руу яваал орлоо. Нэрэл Эбигийн эснэр нилээн олуулаа. Бас зэвсэгтэй байсанд Жоул олзуурхаж Томитой холбогдох гэсэн ч станц нь ажилдгүй. Бүх зэвсгээ авчих. Одоо бүгдээрээ гарцгаая. Гэдрийг артал нөгөө хэд чинь Динагийн толгоонд буу тулгцсан байвал яах вэ? Жоул ихэндээ тэднийг дээрэмжт юм байна гэж бодсон боловч
Эбби өөрийгөө хэн гэдгийг хэлж өгдөг. Эббигийн аав 5 жилийн өмнө Солт Лейк хотод Элли дээр хагалгаа их гэж байсан ахлах эмчин байж. Гэвч Жоул түүнийг алсан учраас Эбби аавынхаа өшөөг авахаар энэ зогсож байгаа нь энэ юм байна л да. Тэгснээ шууд Жоулийн хөлийг шотгондоо л авлаа. Энэ үед Элли Джессигээс салан тусдаа явж байхдаа нэг байшингийн гадаа Жоул Дина хоёрын морь байхыг хараад дотогшоо яваал орлоо. Ялчгүй бахан хүмүүс дуурайд бахаар нэг л муу совин татаад хаалгарын шагаатал Жоулийг улаан нялх болтол нь зоддсон байхыг хараад тэр дөрөө гүгээд орсон ч Эббигийн хүмүүст баригдчихгүй яхав. Тэр дөрөө Эббигээс Жоулийг судлахыг гуйсан ч Эбби бодлоо өөрчлөхгүй нь ойлгомжтой. Тэдний нэг нь Эллиг буудах гэсэн ч хориглож. Би далуурчин биш. Зөвхөн Жоулийг лалах гэж ирсэн. Ижилээд хурц үзүүртэй зүйлээр Жоулийн холыг сүлбэн хөнөөж өрхнөө. Аавынх нь оронд аав болж явсан үнэ нүдэн дээр алуулсан Элли бүр шоконд орж цөрхрөн уйлж эхлэх ба. Эббиг 9 шидээр хараан би чамааг заавал олж ална. Та нарыг бүгдийг чинь ална да гэж орилсон ч нөгөөдөл нь тоосонгүй. Зорилгоо биелүүлсэн тул тэр дөрөө байшин горхон гарч одноо. Элли Жоул руу мөлхөж очин сэрхийг гуйсан ч Жоул дахин сэрхгүйгээр хорвоог өргөчөө өрхий. Нөгөө тал хотынхан маань зомбинуудыг бүгдийг хөнөөж чадсан ч иргэдийнхээ талыг шахуу алдаж. Джесси тэр хоёр дээр очиж манай гурав маань Жоулийн цогцыг чирэн хот руу явж байгаа гунигтай төрсээр партныг маань инхүү төгсөж байна.